За бид хоёр өнөөдөр логороо дамжуулаад өөрсдийн хэрэгэлдэг гоо сайхны бүтээгдэхүүнийг танилцуулахаар шийдсэн байгаа. За ингээ өөртөөхөө бас арсны онцлогийн талаар тэгээ тэр арсны онцлогоо тохируулаад одоо ямар бүтээгдэхүүн хэрэгэлдгийг бас ярилцъя гэж бодсон тий. Аха. Таны онцлог юу вэ? Арсны ч онцлог. Миний арсны онцлог юу нэг асуудалтай. Би чи эмзэг дээрэс нь ингээд одоо хүн болгоны л одоо ерөнхийдөө T-зон тослог, хазар хуурай, тэгээс жоохон батагон төр гарна. Тэгсэн мөртлөө эмзэг аюу хамгийн хэцүү арсны онцлог гэж би боддог. Амархан юмд харшил өгдөг тий. Тэг янз бүрийн юм хэрэгжилж болохгүй гэсэн амар янз бүр. За би ч гэсэн ер нь бол яг ингээд бодоод үзсэн чи ялгаагүй адилхан юм байна. Ер нь бол яг ингээд T-зоноор тослог. Тэгээд газар маш их хуурай. Төрлийн арсны онцлог. Тэгээд яг өсвөр насны бол маш их тухайн хэсгээр маш их дух эрүүгээр маш их одоо нэг арсны онцлог гэж ярьдаг. Арсны онцлог маш их гардаг байсан. Тэгээд солонгос ирээд гэсэн маш их эрүүгээр маш их юм гардаг. Хогт Монголд юм гардаггүйсэн хүмүүсийнх ингээд энд ирээд бас юм гардаг юм шиг. Нас нөлөөлт юм шиг. Тийм. Тэгээд тэрнээс гас нөгөө халуун ногоотой хоол иддэг. Тэгээд бас их стресс авдаг ч юм уу. Ер нь ингээд гэрээсээ хоол байгаа үед сэтгэл санаагаар хямардаг ч юм уу. Тэрнээс шалтгаалаад бас их юм гардаг юм шиг санагдсан. Миний стресстгээс хаана батаг гардаг гэж. За. Шууд туханд гардаг тийм үү? Стрессний шууд туханд гардаг. За тэгээд ийм арсны онцлогтой хүмүүс Солонгос дээрээд ер нь ямар гоо сайхны бүтээгдэхүүн тогтмол одоо ингээ хэрэглээд туршаа явж байгаа вэ гэдгээ ярилцъя. За битээр бол яг өөрсдийнхөө хэрэглэдэг бүтээгдэхүүнийг яг урдаа тавьсан байгаа. Тэгээ анзаараад харах юм бол ер нь бол бас ялгаатай бүтээгдэхүүнүүд харагдаж байгаа гэж бодож байна. Минийх бол яг энэ миний урд байгаа энэ хэсэг. За минимализм. Тэгээ ер нь бол янгаагч хол энэ хэсэг. Хүний амьдрал ер нь нэг юм хэрэггүй гэдэг. Хүний амьдрал ер нь нэг юм хэрэггүй дээ шүү дээ. Би бас яагаад юм янз бүрийн юм их ашигладаг би бас тайлбарлана гэж бодож байгаа. За тайлбар шууд хэлнэ гэж бодож байгаа. За би чи ингээд янз бүрийн юм төрөхөд хашилдаг шүү дээ тий. Хүмүүс ингээд сайн энэ сайн байлаа гэх рекламц юм дээр хурддаг. Яг юм л байгаа энэ гоё юм байна тэр гоё юм байх бүр бас. За энэ миний өмнөх гэдэг нь тарах юм харч магадгүй шүү дээ. Тэр хүмүүс ярьж байгаа миний адилхан байдаг байхгүй. Нүүн дээр мардаг миний би татмаас арьсан байсан гэж байгаа. Тэгээд ингээд зарим нь хараа яг үнхээр надад таарад ингээд банк гэдэг юм бас. Үлдчихээ тэгээд би нөгөө жохол цараа тэглээд байхгүй. Би жоох ингээд олон юм цацмаамаа. Нүрээ яаж цэвэрлдэг вэ гэдгээс эхлэе. Тэгээд төхөө. Би болохоор яг нэг солонгост ирээд ингээд нүрээр маш их юм гарч эхэлсэн. Тэгээ ингээд тогтмол ингээд зүгээр болсон ч гэсэн ингээд нөгөө өөр газар өрөвсдөг ч юм уу ингээд ерөөсөө харилцахгүй зүгээр болохгүй яваад байсан. Тэгэхэд танаас л мэдсэн л дээ. Инсфриг. За одоо ер нь чи инсфриг сүүлийн 2 гаруй жилийн турш ямар угаагч хэрэглэж байгаа вэ гэхээр Innisfree гэдэг яг энэ солонгосын ийм брэнд байдаг. За тэгээд энэ брендийн онцлог нь юу вэ гэхээр яг Jeju болын одоо тэр яахын алтай цэврийг нь сайн мэддэг. Одоо бодис хортой бодис багаар ашиглаж бүтээсэн бүтээгдэхүүн гэдэг ойлголт надад байдаг. Тийм болохоор яг ингээд энэ одоо асуудалтай арсны яг энэ угаагч бол надад хамгийн сайн тохирдог. Тэгээ энүүгээр яг бүр ор тас мэдээж хаяа юм гаралгүй л яг байжлаадаг. Гэтэ энийг ингээд тогтмол хэрэглэж байгаа үед бол ерөөсөө юм гарахаа болсон. Ямар ч асуудал болсон. Би бас ингээ анхны үедээ савнгаар ингэж амар их угааж байгаа. Тэгээд ингээл нүүр ингээ хуурай шатах юм нөгөө батаг гардаг арс чинь хуурай байх тусам илүү их юм гараад байгаа юм шиг санагдаад. Тэгээ би сүүлийн үед ингээ нөгөө шууд тосоор цэвэрлж эхэлсэн байхгүй юу? Make Prem гэдэг брендийн тосон цэвэрлэгч дундаа бас чинь батагтай арсан цэвэрлсэн тийм тосны холцож байдаг. Би тэг сүүл мэдчихсэн байхгүй юу? Энэ юу вэ гэхээр Jojoba oil гэдэг байгаа заяа. Jojoba oil гэдэг маань ерөнхийдөө батганд одоо батгыг ингээ өргөслийн намдаадаг гинэ. Тэгээр угаагаад гэсэн чинь нэрнгээс батгах үнэхээр гайгүй болсон. Тэгээ шууд цэвэрлэх хэлж. За тэгээд миний хувьд бол угаасаа нүрээ муудаагүй байгаа. Тийм би тосон зөрлөгчөл заавал усаар яхаа энэ усаар угаагаа шууд арилждаг байхгүй. Тэгэл нэг 2 помп аваад жинхэнэ ингэж холж агаад нүрэндээ массаж хийдэг. Би нөгөө жоохон крем төрчихсэн байсан болохоор ер нь л нэг 2 угаач тийм өгч та тийм. Бодогтой үедээ би шууд 2 удаа угаачдаг байхгүй. Өмнө нь болохоор тосоор угаачаа савнгаар угаадаг гэсэн бол одоо савн угаах хэрэглэхгүйгээр шууд 2 удаа угаачдаг. Зөвхөн тосоор л зөвхөн тосоор л тэгсэн чинь үнэхээр нэрээ нүүрэн дээр гарч байгаа айгүй гайгүй болсон. Харин тий би бүр өнөөдөр ингээд илт мэдчихсэн тийм чамд илт мэдчих. Яа тэгэхээр янгаач бол ингээд ер нь бол байн хаана нэгэн газар ингээд ямар нэгэн батлаа явж байдаг. Би өнгөцөө гэдэг бол. Тэгэл ирүүн дээр нэм гарсан бол ингээд нүднийхэн голч юм уу те эсвэл ингээд батна. Тэгээ өнөөдөр ингээд анзаарсан чи бүр нэрнгээсээ одоо өнөөдрийн байдлаар бол ямар ч батгахгүй сууж юм тосон зөрлөгч чинь бас юм хар батган сайн байхгүй юу? Хар батгыг хайлуулдаг гинэ. Тэгээ угааж захтаа ингээ хар батгаа ингээд массажлаад байгаа бөмбөрөө гараад ирдэг байхгүй юу? Гэтэл яг нэлээд удаа ингэж гарч ирсэн. За тэгээд би болохоор хөөсөө гарандаа авцсан. Одоо явж битээ. Угаачаад
Усаар угаачаа төрөдөр яа. A few moments later. Нүрээ цэвэрлээ төрөдөрлээ. Тийм. За одоо ч нөгөө бидэд ч амар их маск зүүж байгаа штэ, амны маск. Тийм. Амны маск ингээд зүүхэрч ингээд амар нөхцөлдөл амар ихсэн тий. Тийм яг тэгж байгаа. Бүр Миний ингээд хосбор амар. амарных ялангуяа ингээд. Харин тэгээд хамарныхаа энэ хөвчлөлтийн эсрэг би ийм оливьянгаас авсаахгүй юу? Оливьянгийн хамгийн борлуулалт сайтай маск гэдэг. За харъя. Нэрийн Ногоон. Нэр нь Шрек. за ийм маск байна. Шрек юм бас тодорхон ч гэсэн ийм ногоон өнгөтэй. Яг Шрек болохоор. Тэгээд би энийг ингээд нүүрнийхээ усыг гарчичаад Аха. ингээд нөхцөлтөөс гэрээ төрчихтэй. За тэр оронд миний ус шингэжлээ. хацарлуу ингээд бас орох гээд байгаа байхгүй. Тэгмээд би ингээд хацар ингээд төрчихтэй. Эмэгтэй хүмүүс чинь тэгээд аягүй харчилгаа ихтэй. Тэгээ нэг тийм хошин үг гэдэг те. Яасан ч засардгүй гоо. Тийм үү. Ингээл Ингээл хамар. За миний ус шингэсэн учраас хамрандаа маска төрөж эхэллээ. Сониноо өөрмөс өнөртэй юм те энэ. Болчихно. чи бүр ингэ духан дээр өдлөө. Хүмүүс ингээд маш олон төрлөөр маска төрөхдөг, ингэж төрөхдөг хүн байна. Бас ингэж төрөхдөг хүн байна. Энэ амар гоё ингээд гоё сингэнэ. Харин сингэнэд байгаа зий. Гоё сингэнж. Айгуу гоё. Тэр оронд би энийг их өгсөн. lip balm Орууландаа төрчихье. тэгжлэхгүй юу? Хүн нэг хүн нүрээ харшилж байгаа хүн гоё харагддаг те. Бисаач гэсэн гоё харагддаг те хүмүүс. За нүрээ хүрээдэрлээ. Одоо болохоор серума төрөх гинэ намайг. Хүний юмар хүүтгэнэ. Би бол ийм серум төрөхдөггүй. Мөвөл юм яг юм хавар намрын ойлголт бол бас сайн төрөх. Өнөр нь бол үнэхээр таалагдчихэв. Гоё зөөлөн хурц биш нэртэй. Тийм юм байна. Тэгээд одоо Монгол тас хүмүүс аваад хэлдэг тийм нэг юм хэлдэг тийм шүү. Энэ болохоор нэг шат басны дараа ч юм уу улаачдаг тийм тэрсгэр наачдаг байхгүй. Тэгээд бид тээр хамгийн их нөгөө энэ дээрээ мингэ авахулаа тий. Солонгос зэрэг Тэр ярих юм уу? тийм шүү дээ. Солонгос дүү дугаач. Энэ газрын даангууд бас намаа нэг л яаж хөрсөн шүүс гардаг. Энэ алт зааж ирсэн тийм. 7 хоног л наасан юм байна. 7 хоног. Тийм 7 хоног даагаал тий. Энэ наалтыг нэг хамгийн гол нь одоо ингээд мингийг авсан тэр одоо шахалсан хэсгийг одоо шүүсийн ингэж нүуний бас тийш ингэж сордог энэ наалт шүүсээр нүүр гэдэг тийм. Тэгээд нарны орчод байнаас өөр ингэ хамгаалдаг. Тэгээд энэ наалтын энийг болохоор мэдээж батга гарсан үедээ наачаан болгоод хурц гарахгүй. Тэгээд чинь сороод үүсгэн гэж тарж байна. Батга гарсан үедээ шахчааг ингэ тийм шүүс гарцаас үлдчихэж тийм. Тэр хэсгээр наачаан шүүсээрээ бас ингэ батж өөрөөр ингэж гэдэг. За одоо болохоор бид дээр үргэлжлүүлээ. Гоё маск тавья гэж бод. Энэ дээр ингээд бичсэн байгаа тайлбар нь юу гэж байгаа гэхээр одоо пибу стресс буюу одоо тийм маш их арсны стресс болон одоо тайвшруулах тийм үйлчлэгээтэй маск юм байна. Ер нь л жоох ингэ улааж нүүр улаацсан юм гарах гээд байгаа тийм үед бол энэ маск бас маш хэрэгтэй. Яа тэгэл ингээд нэг юм гарах ингээл нэг үргэлжлэл ингээл бомбоогоол өвдсөн ингээд тийм гэсэн ингээд нэг тавиад унтаад гэж бүр ялчдаг. би нэр солонгос төрснөөс хойш айгүй их ингэж маск тавьдаг болсон шүү дээ. Одоо ер нь бол баг өдөр уг нь бол маск тавьдаг тийм. эсвэргээрээ Монголд ингээ маск их тамир байгаа тий. Нухуураа яг зэрэг уур амьсгалтай шүү дээ. Энд чинь харьцангуй бас нөө чиглэг уур амьсгалтай болохоос нэг маск тавих шаардлагагүй юм шиг санагддаг байсан чинь Энд ирээд илүү их ингээд маск илүү тавих нь чухал юм байна гэдэг илүү ойлгосон юм шиг санагддаг. тийм ч яг гүлэглэн гол тавьчих маск. Тийм үү? Энэ гүлэглэн. Цэглэгч. Тэгээд энэ үлдсэн энэ одоо эссенсээ шахаж аваад би болохоор ер нь бол Гар үлэн зүүн гарандаа. Тийм тэгж тэгсэн тийм үү? Тэгээд маск тавих хугацаа бас ашиглаад би болохоор ер нь бол өглөө боллоо. Нүрээ цэвэрлэлээ. Тэгээд skin lotion бол байнга төрхтэй. За тэгээд энэ болохоор Монгол бас дүүмээр хэрэглэдэг баг. Hada Labo гэдэг Япон брендийн skin and lotion байгаа. Солонгос байгаа байж яагаад Япон брэнд хэрэглээ тий. За яагаад энийг хэрэглэх болсон бэ гэхээр Идродын подкастэнд нөгөө нэг модель продюсер орсон байхгүй. Тэгээ тэр дугаарыг үзсэн чинь ер нь бол би өөрөө нөгөө химийн бодис хамгийн бага орсон бүтээгдэхүүнд аягүй их туртай учраас тэгээ энэ болохоор яг тэр одоо манай төлөвлөгөөр хийгдсэн. Тэгээд хамгийн бага химийн бодис орсон. Одоо тийм зөөлөн ингээд хүн яарсан чимпижэл чигшүүлдэг бүтээгдэхүүн биш тайлбарласан. Тэгээд энийг бас нэг авч хэрэглэж байна. Тэгээд бас маш удаан хэрэглэж байна. Ер нь бол болтоос өгөх. Ер нь нэлээд тусч байгаа. За энийг хэрэглээд
Тэгээд нарны тос түрхэж сарсаа. За гэсэн. Тийм. Тэгээд яг скил шиг хэрэглээд тэгээд аашнаас нь шууд нарны тос байнга түрхдэг заавал гарахаас өмнө. Тэгээд зүйлийг ялангуяа коронавиг бид нэр жил гарангийн хугацаанд маск байнга түрхэж байгаа. Тэгэхээр маск байнга зүүж байгаа шүү дээ. Тэгээд маск зүүж байгаа үед юу ч нүрээ баг жил гарan болж байна. Гэхдээ нүрээ бодохгүй байлаа гэдэг бас арьсан хамгаалах батжуулах учраас байнга нарны тос түрхэж хамгаалах хийж байгаа. Нүүр хууршаа гангууд инсүлийнхээ ногоон тавьдаг нөгөө түрхэж хийж байгаа байхгүй. Тэгээд нүүр нэг нэг хууршаа шиг санагдаад байна гэх юм бол инсүлт хэрэглэж байгаа. Энэ нөгөө өвчтөний эсрэг байхгүй юу? Мишагийн бас нэг амтал маягийн нөгөө хүмүүс нэлээд хэрэглэдэг өвчтөний эсрэг сайнгууд энэ би хайд хэрэглэдэг байхгүй юу? Тэгээд ерөөсөө гэж баталлаа сайн. Тэгээд энэ болохоор нэрхэд 100 ингээ нүрээ баталдаг шүү дээ. Тэрс халчдаг шүү дээ. Тэнгууд энэ витамин С-тэй энэ витамин С-ийг хууршаа баталдаг нүүр. Тэгээд нүүр баталдаг юм. Зөний үйлдэлт витамин С баталдаг зүгээр гэдэг. Тэгээд энэ болохоор баталгын эсрэг байхгүй. Тийм байна. Тэгээд анхаа баха PH гэдэг. Яг баталгын эсрэг юм орсон. Маш сайн одоо нөгөө өөр ингээ гуйжуулдаг тийм юмнууд гэдэг аахгүй. Тэгээд би нүүр ингээ жоохон энэ шиг юм гарах гэх юм бол тэр өдрөө энэ зэрэг баталчихдаг. Энд чинь амар их гуйжуулдаг болохоор ер нь коммон хэлж болохгүй байхгүй. Түннийг юм хэлж хэрэгтэй. Цэрүүн юм уу эсвэл тонрын юм уу? Нэг юм хэлж. Дээрс нь чинь өдөр хэлж болохгүй. План цагаан юм гоо та тийм. Эсвэл үнээр чинь мэдчихсэй тахал юм бол нэг хэлэх байхгүй. Хэлэх юм уу хэлэхгүй юм авлаа гэдэг. Авчлаа шүү. За битээр ингээд одоо маск авъя. 10 минут болсон байна. Би гүлдэнгүүс хүзүүнээ төрчтэй. Тийм үү? Гэтэ хаяа. Нөө хүзүүд байхаар нэг сонирн байдэн штэ. Би ч гэсэн дөрөөгөө тавина. Бүлтцээ. Зүгт нэг коллаген гэх хөтөлдөг. Тэний юм нэг яг тавьчих. За би бол маск төрсний хаасан гэж тас төрөхгүй. Гэтэ намайг төрөх гэдэг. Төрөхөөс ингээд сайхан мутаж амархад бэлэн боллоо. За битээр ингээд нүрээ цэвэрлээд бас гоё маск тавиад. За бидний влогтой энэ хүртэл хамт байсан та нартай маш их баярлалаа. Хэрвээ таалагдвал like and subscribe. Дараагийн влогоор уулзлаа. Баяртай. Баяртай.